Авилгатай тэмцэх газрын шинжээчийн дүгнэлтэд ч их хурлын ажлын хэсгийн дүгнэлтэд ч оюутлогын гэрээ дуван гэрээ бол олон улсын гэрээ биш ээ гэдгийг дүгнсэн байгаа. 34% бид үнгүй эзэмших ёстой байсныг нь ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулад бид одоо үн төлбөртөөгөр эзэмшдэг болсны үр дүнд өнөөдөр тэрбум гаруй 1.4 тэрбум доллар өрөнд орчод байгаа. Угтаа энэ 1.4 тэрбум долларын өр биш юм. Нийт хөрөнгө оруулалтын одоо хэмжээ нэмэгдсэн 11.1 тэрбум төгрөгийг Монгол улс, Монголын ард түмэн төлж байгаа юм. 100% төлж байгаа. 2018 оны байдлаар Монгол улс тэг долларын ашиг авсан байна. Гэтэл Rio Tinto 6.2 тэрбум долларын ашигыг авсан байна. Монгол улс тэг долларын ашиг авсан байна. Гэтэл Rio Tinto 6.2 тэрбум долларын ашигыг авсан байна. 4.4 тэрбум гээд хувь нийлүүлэгчний гэрээний 9.5 дээр хөрөнгө оруулалт, нийт хөрөнгө оруулалтыг тохирцсон. Энийг өөрчлөхийн тулд зөвхөн форс мажор, өөрөөр хэлбэл байгалийн давагдшгүй хүчин зүйлийн улмаас нэмэлт санхүүжилт хөрөнгө оруулалт гарах боломжтой байтал 6.5 тэрбум доллараар хэтрүүлээд одоо 11.1 тэрбум доллар болсон. 6.5 тэрбум доллараар хэтрүүлээд одоо 11.1 тэрбум доллар болсон. Энийг нь бодтой юу гэж шалгах гэхлээр Rio Tinto техникийн бүх объектынхаа техникийн зураг төсвийг өгдөггүй. Хөрөнгө оруулалтанд бодтой юу гэдгийг бид нар хяналт тавих ямар ч боломж олгодоггүй. Ийм нөхцөл байдлыг бид нар өөрчлөхөөс өөр яах юм?